За үлдэгдэл гэдэг нэртэй тоглоом. За явна маус нэгээрээ юмнууд дээр дарна. Энийг бэнда над чиний тусламж хэрэгтэй нээж тэр ирсэн. Эний сайн үеji. За би өнөөдөр дэндүү хоол хийцээ. Тэгээ үлдэгдлийн манай хөршийнхэн даваачаад өгөөч гинэ. Тэг яах вэ? Тэгээ сонсгон одоо таатай байна. Ээжийнхээ бахархлыг төрүүлээрээ аавшиг бити болоорой л гэн. Тэгээ 10 хайрцаг хоолны үлдэгдэл үлдээсэн байгаа. Наатахаа аваад ирээч гинэ. Аль ийм юм уу? Тийм бэ. За тэгээ би чамаас саад болж байгаа дуучлаараа ээж нь орой хоолыг завгүй гэн. Тэгэл би чамаа танихгүй хүмүүстэй бити ярьж гэж заасан. Гэхдээ чи ээжийнхээ урмыг хугалахгүй юм байгаа үстэй л гэн. За ээжийнхээ урмыг хугалахгүй. Хэдүүлээ хичээцгээе те. Манай ээж бол намайг үлдэгдэл 10 ширхэг хоол 10 ширхэг хөршийн даваачиж үг гэсэн. Тэгээ наадгаа тарааж өгч дуустлаа гэртээ бити ирээрэй гинэ. За 10 ширхэг хоол хүргэж өгөхгүй бол гэрлүүгөө орох хэрэггүй болсон. Эхний айл хаалгад өгсөн. За нэг имээ гараад ирсэн. Hello there. Сэн үү имээ. Чи манай хөршийн жоохон хүүхдүүлгэн чи яах гэж манад ирсэн бэ гин. Тэгээд маа. Энэ юу вэ гин. Миний дуртай хоол бай. Ээжтэй баярлаа гэж хэлээрэй гин. Чи сүүлийн үед онц хүүхд байсан уу гинэ байсан шүү. Тийм шүү. Тэ ямар сайн юм бэ гин. Тэгснэ тэгээд эцэг ихтэй сайн туслаарай баяртай гин. Баяртай. За одоо 9 айлаар орно. Хаалгад огсаа. Ба. Юу хүсээгүй нэ айгүй юу. Анаа гараад ирсэн. Ма. Хоол. Сэнжаа гой өнөрт чинь би мөнгө төлөх хэрэгтэй юм хэрэггүй. Сэнжаа ямар тэнийг юм бэ л гэж. Тийш үү те. За хоолыг өгсөн. Яг нү ма хоол гэсэн чинь таны ээжийн үлдээсэн хоолоо наадах чи хийж идэхгүй заа юу нэ өмнөрцөн чи тэр 9 давхрын хөөрхөн эмэгтэйгийн хүүхдэн юм уу л гин намайг үнэртснээ шууд таньчдаг шаасаг өөй яар эвгүй гар вэ те зүгээр үнэртснээ ээжийн үнрийг надаас үнэртэнгүүтлээ таниаш тийм ээ би 9 давхрын гэсэн чинь энэ хоолыг тэгвэл би өстө халуун дээр нь дуртаяа иднэ гин. За жихэн гаж донтой багийн хоолыг өгсөн. Хаалгад өгсөн. За хий нэг усанд орж явах шиг би дараа эргээд ирэх хэрэгтэй бахаа гинэ. За 7 давхрын энэ айл дараа эргэж ирнэ. Спот чи. Юу хүсэвэ банда тий би завгүй байл гин. Мэ хоол. Гэсэн чи нэрнгийсээ юу л гин. Тэгээд энэ яста ядрамаар ажил байхдаа юу гэж наатахаа үүдний гадаа үлдээчих баярлаа гинэ. Хоолыг үлдээсэн. Ер нь гэхдээ яг ингээд давхраар яваад айлуудад хоол тараавал яг хичнээн айл хоол авах бол амар анаа гараад мангар том мөвтэй. Чи стэгдүүтэй амтан байна даа л гин чи яах гэж манад ирэвэ л гин манай хоол. Гэсэн чи чи ямар гоё халамжтай юм бэ л гин. Чи ингэж дээшээ доош алхасаар ядарч байгаа бохта ороод ирээ жоохон амраач гинэ. Болох юм байна. Худлаа амраач чи та намайг жоох ядрах гэдэг юм биш үү? Тэг. За ямар гоё ярьстай юм. Тэгээ би ста чамтай амар гоё зөөлхөн байна гэдэг үе намайг жигтнээс аваа орчиж байгаа. Хүчндүүлээш. Намайг тэгснэ бүр үнэртдэж. Би дахиад энийг хийж чадахгүй нэ ээжээ гинэ. Би жигтнээс хүчндүүлчихэж байгаа юм уу? Чи яагаад гэртээ ирчүү миний хөө гинэ. Тэгээ би чамд тараас дуслаг гэртээ бити ир гэж хэлсэн бидтэй л гин. Тэгээд ээж нь завгүй байна. Хуршүүд нэг асуудал үүсгэв үстэй чи энийг хийж чаднаа л гин. Тэгээд буцаж яваад ээжийнхэн бахархлыг буцаагаад төрүүлгэнэ. Ямар амар юм бэ. Зүгээр ороод иргэснэ би чамтай зөөлхөн байна гэ навж ихнээс хүчин тийш. Тэгээ би гэртээ ирээд ээжи би энийг хийж чадахгүй нэ гэсэн чи манай ээж дугай. Би завгүй. Яг одоо эргээд яв гэх тэгээ намайг явуулчихдаг ш. За 5 давхар дээр ирсэн. Би тэрнтэй ярмааргүй. Тэгснэ яг сургууль дээр байдаг шиг намайг дахиад дээрлэх нэг гинэ. Хүүе би бас сургууль дээр хүчрхийлүүлт юм уу? Энэ өөр давхар үсттэй. Гэрт хинч байхгүй. Би сая 6 давхар дээр хүчндүүлсэн бидтэй.
5 давхар дээр ирсэн чинь энэ хаалга бас яг одроо. Энд чи хинч байхгүй юм шиг байна гин. Ийшээ орвол би яг дахиад хүчндүүлэн те. Хүн байна уу? Чи хоол өндөрт чи хэлхий за хоолыг орхисон. Зүхтаасаа аюу эвгүүгээр амьдрэх юм шиг байна. Ер нь бол жоох айж. Баярлаа гинэ зүгээрээ. Дараагийн давхар дээр ирсэн. Гэрт хинч алга гин. Бас хинч алга доошо бой. За хүн ирж байна. Юу хүсэвэл гин. Май хоол. Энд чи тий чи өстө цагаа аягуусаа оллоо шүү л гин. Тэгсэн аяа almost decide to lead this little dog shit би жижиг нохоог яг идэхээ шах идий гэж бодох чи яг эхлэх гэжсэн гинэ. Тэгээд би нохооныхаа амийг аварчлаа. Тэснэ за юу ч биш баярлаа гин. Тэгээд энчээ ингээд ууттай хоол байдаг байсан. Тэгээд нэг сургуулийн сурагч охин дандаа хулгаалаад исэн. Тэгээд тэр чадсан юм шиг байна. Тэгээ баяртай гин. Тэгээд тэр сургуулийн охин тэр бэж болох уу гэх гэжсэн чинь хаалгаачлаа. Энэ манай байрныхаа угаасаа бүгдөө айгүй эвгүй хүмүүс амьдрт юм шиг байна тий. Саний бол бүр яг нохоогоо идэхээ шахсан л гэж авч байна. За дараагийн айл. Нэг гар найцсан би. Чи юу хийж байгаа юм бэ бандаа л гэн май хоол. Гэсэн чинь зүгээрээ би өсөөгөө л гэн. Тэгээ хоёлоо юм ярил ямар вэ гэн. За болио хөө. Гэсэн чинь гүйжина би шаардж ийн гэн. За намайг гэрлүүг аваарцсан. Хүтэй юм ярьснаас биш би айгүй удаж байгаа л гэн. Тэгээ манай ихнэр саяхан нас орсон. Тэгээ тэрнээс биш би амар ганцаардж байгаа л. Энэ газар одоо чиний сэтгцэд багаар нөлөөлж эхэлдэг гин. Тэгээд өчтөр би ихнэртэйгээ уулзсан юм шиг санагдаж байна. Зэрэгцээд тэрний одоо өвчтэй би өчтөр болсон юм шиг санагдаж байна л гэн. Тэгээ хоолоонд нь хутга зоогдсон байсан. Тэгээд одоо нөгөө яриагаа гяс дуусгах байна л гэснэ. Тэгснэ гин буруугүй хүн өгөхөд биш алуулахыг одоо чи буруу гэж бодож гин үү гэн. Мэдээч гин буруугүй хүн өгч байгаа юм чинь тийм л үсттэй. За гимээ тийм буруу гэж бодож байгаа л. Тэгснэ хайртай хүнээ өвдөхөд уур хилэнг хэвийн зүйл гэж бодож гин үг нь. Биш хайртай хүмүүсийн маань одоо өвдөхөд уурлах нь одоо зүгээр гэж бодож гин үг нэ. Тийм зүгээр. Тэгсэн чинь алуурч шийтгүүлэх ёстой юу гинэ. Тийм шийтгүүлэх ёстой. Тэгснэ тэгвэл заа юу чиний хайртай хүн жишээ чи ээж чинь алуурчин байвал ээж чинь бас шийтгүүлэх ёстой юу гинэ. Тий. Гэсэн чинь яста айгүй шудраг юм айгүй гинэ юм аа л гин. Тэгээд энэ бүхэн ингээд алга болчих шиг байна. Ороод тэр жоохон амар гинэ. Би шаардж ийн гин. Дими ах та танаад орж амрах. Тэгснэ бити санаа зов ээжийн тухай бити санаа зов би ээж чинь алнаа гэж хэлчихэж байгаа майлги төргшээ чинь хөөе тоглоом дуусцсан гинэ. Чаавасаа намайг алчиж байгаа юм би. Намайг алчаад ээж чинь би бас алнаа гэж хэлчихэд тэгээ нухаа ичиж байгаа юм би. Ямар өвөө те. Өвөө болвол ихнэрээ алдсан юм биш үү ер нь. За энэ чи юу хийж байгаа ингээд дахиад хоолоо өгнө. За гин буруугүй хүн өгөхөд чи одоо нөгөө буруу гэж бодож гин өгсөн шүү дээ тий. Би тэгэхээр нь тимээг арилц. Одоо бол үгүй зүгээр шүү дээ ахаа тий. Гин буруугүй алж болно шүү дээ л гэн. За эцэст нь чөтгөрийг өгөхөд манай гэрийн үүдэн дээр ирвүүл гэн. Одоо унтах цаг болсон гэд намайг алчиж байгаа юм. Ваалаш. Ямар хэцүү үгэн бэ? A few moments later. За нөгөө нэг гин буруу хүнийг алах юм бол гэдэг тий. За тэгээд хайртай хүний чинь яахад уурлна гэдэг нь зүгээр зүйл гэж бодож ийн үгсэн би энэ дэр тийм гэлцэн тий. Тэгээ энэ дэр бас тийм гिचий заа юу. За тэгээд гимт хэрэгтнүүд алуурч шийтгэх ёстой үгээр нь үгүй гэлчээ. Тэгсэн чинь дахиад алцдаг ш. 2000 years later. Өвөө гэхдээ яг ихнэрээ алдсан тий. Хайртай хүмүүс гимтэх юм бол уурлах зүгээр үгээл. За алуурчдаг яах хэрэгтэй гээл. За ээжигээ чи шийтгүүлэх ёстой гэж үгүй гэлжээ. Тэгсэн чи чи хүмүүстэй ямар байлаар хоёр нүртэй юм байл гэн. За ингээ болсон гинэ. Тэгээд намайг хөгжөөс нь баярлаа гэж. Тэгээд энэ бүх юу хэлдэг би мэдэхгүй байна. Манай ээж яг алуурчин багтээ бас. Тэгээ энэ үгэн мэддэг. Манай ээж алуурчин гэдгийг тэгэнгүүтлээ би нөгөө түрүүнд тэгсэн штэ. Одоо магадгүй чиний ээж чинь ч юм уу ингээ алуурчин байв шийтгэх ёстой юу гэхээр би тиймээ гэлцсэн штэ. Тэгсэн чинь манай ээжиг
намайг алангуутлаа ээжийг алчиж байгаа. Тэгээ сая болохоор үгүй ээ манай ээж бол шийтгүүлэх ёсгүйгээ хэлчингүүд намайг амьдулж ичиж байгаа. За гэртээ хүн алга гин. Энтлийн хаалганд. Өө сайн уу? Тэгснэ энэ шинэ байранд шинэ хурш ирэхээр одоо нөгөө ховж тархсан уу гэн. Энэ шинээр ирсэн хүн юм байна л да. Тэгснэ тий би хизээч ингэж юм авч үзээгүй л гэн. Тэ энэ хоолыг юу гэж нэрлэлт юм бэ л гэн. Уучлаарай би одоо энэ талархалгүй сонсогдмооргүй л байна л да. Тэгтээ наа хоолч нэг тийм сонио харагдаад байна гинэ. Тэгтээ баярлаа. Тэгснэ энэ юу хүний нүд үгш. Нэрнгээсээ манай ээж хүн алаад хоолн дотор хийчихдэг юм бэ. За хүний нүд гараад ирсэн айгүй. Одоо буцаж дээшээ гараад 2 хоол үлдсэн. 7 давхрын нэг айлтлаа хоол өгөх ёстой. Дахиад өөр айлын хаалгыг тогшоогүй бол. За 5 давхрын нэг айл ирж байна. За энэ нөгөө бяцхан байн гуйлдаг бандуулгэн. Чи ээж аавгуугаа юу хийж аваа юм бэ? Наа чи хоол уу надаа өгөөдөх гинэ. Мэ. Тэгснэ чи те юмыг одоо ашгүй нэг эцэст нь ойлгодог болж байгаа шиг л байна гэн. Тэгснэ би тэдний хоолыг хулгайлаад байгаа чи намаа гэж бодож гин үл гэн. Тэгснэ тийм би хоолыг хулгайлж байгаа би бүр нууцсан л гэн. Тэгээ тэр залууд би одоо сургамж өгөх ёстой гэн. Тэгээ нохоо намайг долоосон тэгээд ямар заваа юм бэ л гэн. Тэгээ нохоо нь удахгүй өсөөд өгөх байхаа. Тэгээ миний төлөвлөгөөг нураах гэж бити бодоорой л гэн. Тэр нөгөө нэг нохоогоо идэвчсэн залууг энэ охин хорлоод байгаа юм биш. За одоо 7 давхар. 7 давхрын нөгөө усанд ордог үйлдэлээ. 7-гийн усанд орж байгаа. Гараад ирсэн. Аяа нэ. Биш туршлагатай байна л гэ. Чи нөгөө 9 давхрын игдүүтэй хөвгт мөн бэ штэ л гэ. Чи ягаа ганцаараа явж байгаа юм бэ гэн. Чи ямар игдүүтэй юм бэ? Чи өстэй зөндөө ядарч байгаа бахаа л гэн. Тэгээ танаа ээж чи энийг нэрнгээсээ хийсэн юм уу л гэн. Тэгээ би тэрний одоо нууц жорыг нь мэд хэрэгтэй гэн. Ээж рүү залгасан. Гэснэ хийлээрээ би байна л авраа байна. Ээж дуцаар ирчихсэн. Танаа хөрх хөвгт чи надаа өгсөө. Тэгснэ танаа нөхөр чи ёстой айгүй атстай залуу юм а те чи өдөр болгон ингэж хоол хийж өгдгүү л гэн. Тэгснэ байсан гэдэг чи юу гэсэн үг вэ гэн. За аавыг алчиж. Жихнээсээ аавыг алчиж. Тэгснэ би таагаадах те эцэст нь тэр битүүрийн одоо нөгөө явуулж байгааг чамд хэлсэн үг нэ. Тэгснэ энэ аавыг нууц амаргүй ш. Тэгээ ээж мэдээд аавыг алдсан юм биш үү. Тэгснэ чи ингэж хэлэхгээгүй гэдэг чи юу гэсэн үг юм бэ л гэн. Тэгснэ муу галзуу хичээл гэн. Чи бити өдлөөрөө хүүхдээ гэн. Тэгээд I need to go home to mommy гинэ. Чи би та нар бүгдийг чи аландаа гшаач. Тэгээ намайг хуураад те энэ хоолны үлдэгдэлсэн юм а идүүсний чинь төлөөг намайг алдсан. Тийм би нээж аавыг алчиж. За тэгээ одоо зүхтах хэвээр гинэ. За гэрэл үгүй зүхтэй. Гарч ирэхээс өмнө зүхтаагаад гэрэл үгүй хэвээр. Би та нарыг бүгдийг чи аландаа гинэ. Гэлцараа. Нөгөөдөг чи ирж байгаа. Энэ манай гэр мөн үү? Гэртээ ирсэн. Гэсэн чи сайн байна. Би чамаар ястаа айгүй бахархаж байна. Одоо өрөөрөөгөө яв тэгээ орондоо ор гин. Тэгээд ээжт нь хийх одоо нөгөө хийх ёстой дутуу үлдээсээ ажил байна гинэ. Одоо алцах гэж. Тэгээд дуусчихж байгаа юм би. Яг дэжгүй тоглоом тий сонирхолтой тоглоом байна энэ бол. Нэг муу тоглоом бол биш юм байна. Дотгийн анаатай аав явуултыг мэдээл тэгэл ээж алаал махаар нь хоолыг л бүгдэнд нь тараагаал тий. Ер нь бол давгүй тоглоом байна. Ястай сонирхолтой байж болох үз. Ястаа л нөгөө гам бол дөрвөлж видео болгохоор юм байна тий.